Нутааны асуудал сүүлийн жилүүдэд бол их анхаарал татж байна. Энэ чиглэлээр гаргасан шийдвэрүүд зарцуулсан хөрөнгө асар их байгаа боловч тодорхой бас үр дүн өнөөдөр бас мэдэгдэхгүй. Тодорхой утааны тэр хор хэмжээ багасахгүй. Иргэдийн эрүүл мэндийн байдалд бол бас тийм сангүй нөлөөлсөн хэвээрээ үргэлжилж иргэд бол маш их бухимдаж байгаа. Тэгээ энэ дээр бол ер нь Улсын их хурал, засгийн газар тодорхой бас шийдлүүдийг гаргах ёстой юмаа гэж бид бол ингэж үзэж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн оны сүүлчээр бол Улсын их хурал дээр бол ажлын хэсэг байгуулсан. Баатар-Элэг гишүүнээр ахлуулаад ажлын хэсэг байгуулад ажлын хэсэг өнөөдөр 2 дахь удаага бас хуралдлаа. Маргаашаас эхлээд нэг 6-7 хоногийн хугацаанд энэ ажлын хэсгийн гишүүд бол гэр хороололд тэгээд гэр хороолд үйлчилгээ үзүүлж байгаа энэ үйлчилгээний байгууллагууд энэ халаалтыг хэрхэн хэрэгжүүлж байна уу, ямар шинэ технологи байна уу. Тэгээд ер нь энэ ойлголтын зөрүүг бас арилгах зорилгоор бол тодорхой бас үндсэн нэгдээр нь очиж ажиллая гэж байгаа. Ер нь бол энэ утааны асуудлыг шийдвэрлэхэд бол бид эцсийн хамгийн үр дүнтэй байх явдал бол орон сууцжуулах асуудал. Тэгэхээр орон сууцжуулах асуудлаа эрчимжүүлэх төрөсхийн зэрэгцээгээр бол тэр хүртэлх хугацаанд ямар арга хэмжээг авах вэ гэдгийг бол яг тодорхой нэг шийдлүүд дээр тогтмоор байгаа юм. Нэг засгийн газар гарч ирээд юм уу, нэг хотын удирдлага гарч ирээд яригдчихсэн зүйлийг өөрчлөөл дахин нэг шинэ зүйлийг хийгээл ингээд яваад байх явдал бол сүүлийн энэ 10 жилийн дотор бол 200 орчим тэрбум төгрөг зараад байнга тэр гаргасан шийдлүүдээ өөрчилж байсантай бол ингээд холбогдож үрдэн төдийлөн бас гарахгүй байгаамаа. Тийм учраас их хурлын энэ ажлын хэсэг бол нэгдүгээр гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байна вэ? Энийг нэгдсэн байдлаар авч үзэж өгнө гэж байгаа. Хоёрдугаар засгийн газар бас тодорхой чиглэл өгөх ёстой байгаа. Чиглэл өгөөд тэгээд тэр чиглэлийн дагуу засгийн газар тодорхой бас судалгаа хийж энэ олон шийдлүүдээс аль нь өнөөгийн яг Улаанбаатар хотын нөхцөлд энэ утаанаас багасгах, утааг бага болгоход гол хамгийн бага зардлаар асуудлыг шийдэх ийм шийдэл байна вэ гэдэг дээрээ тогтох нь чухал юм а гэж. За ингэхдээ бол бид нар бол төв суурин газрын бас дунд хугацаанд бас холын алсын энэ хөгжлийн ерөнхий тэр стратеги баримт бичиг энэ гаргасан зүйлүүдтэйгээ бол харьцуулахгүйгээр тэгээд энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Энэ бол нийтээр хөдөлж байж тодорхой шинэ хууль эрх зүйн орчныг бас бүрдүүлж байж энэ хүнд байдлын ард бол бид нар гарах ёстой гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр ер нь бол утааг бий болгож байгаа энэ субъектүүд бол бас тодорхой хариуцлага хүлээх ёстой болж байгаа. Тэгэхээр энэ хариуцлага хүлээхэд бол тэдний асуудлаа шийдэх боломж бололцоог энэ төр засгаас бас тодорхой хэмжээнд бол анхаарах ёстой юм. Тухайлах юм бол манай ажлын хэсгийн саналаар бол нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын энэ хуулийн төслийг дагаж орж ирсэн агаарын цэвэршүүлэх ийм тоног төхөөрөмж. За агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд хэрэглэгдэх ийм зарим багаж тоног төхөөрөмжүүдийг бол гайл нөөтийн татвараас чөлөөлөх асуудлыг бол нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүлээлгүйгээр ер нь түргэн шийдвэрлэвэл яасан бэ гэсэн ийм саналыг гаргаж байгаа. Энийг маргааш бас 2 байнгын хороо хамтарч хуралдана. Бид ярьж байгаа энэ асуудлыг бол ер нь ойрын хугацаанд шийдвэрлэж тэгээд энэ агаарыг цэвэршүүлэх агаарын тэр янз бүрийн төхөөрөмжүүд энд байна шүү дээ. Энэ бүгдийг бол дотооддоо үйлдвэрлэх, аль болохоор хямд үйлдвэрлэх ийм боломж олцоог бүрдүүлж өгөх хэрэгтэй юм аа. Энэ бол бас наад захын шийдэх ёстой нэг асуудал болж таарч байна.